Баруун Африкийн орнуудад өргөн тархсан Эбола вирусын халдварыг 8914 хүн авч түүнээс 4447 хүн амнасаа алдаад байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдөр мэдэгдлээ. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэд энэ 7 хоногийн сүүлчихэд Эбола вирусын халдвар авсан хүний тоо 10,000-д хүрнэ гэж таамаглаад байгаа юм. Нийт 9 орн илрээд байгаа энэхүү халдварт вирусд өвчнөөс эрхэн сэргийлэх талаар эрүүл мэндийн яамнаас энэхүү мэдээлэл хэлээ. Үнэхээр нийгмийн эрүүл мэндийн чочроос нь ноцтой байдал үүснэ нь бол тодорхой. За тэгэхээр энэ бэлэн байдлыг бид нар хангах хэрэгтэй. Яагаад гэвэл өнөөдөр глобалчлалын яринд бид нар амьдарч байна. Манай улсын хүн ам бол гадагшаа дутгшаа их явж байна. Гаднаас орж ирж байна. Ер нь олон улсын эрүүл мэндийн дүрмээрээ болвол олон улсын эрүүл мэндийн дүрм Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо хөл хорио тогтоогоогүй үед бол олон улсын аялал жуулчлал тээвэр холбоог бол хаахыг бас зөвлөдгөө. Тэгэхээр ийм үед бол бид нар одоо өөрсдийнхөө улс орныхон бэлэн байдлыг хангах дээр онцгой анхаарах ёстой. За Эбола вирус халдварын үед илэрч байгаа гол шинж тэмдгүүдтэй холбоотойгоор энэ халдварыг с ิจ гтэй тохиолдол, магадгүй тохиолдол, батлагдсан тохиолдол гэсэн 3 одоо клиникийн тохиолдлын тодорхойлтуудыг бол гаргаж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. За с ิจ гтэй тохиолдол гэхээр тухайн одоо халдвар бүртгэгдэж байгаа бүс нутаг орон улс оронд бол аялаад ирсний дараагаар гинет одоо халуурах, дотор муухай арих, толгой өдөх, бие сулрах ийм одоо шинж тэмдгүүд илэрх юм бол с ิจ гтэй тохиолдол гэж үзэж байгаа юм. Тэгэхээр магадгүй тохиолдол гэдэг маань одоо с ิจ гтэй тохиолдол дээрээ нэмээд одоо энэл зүйн шинж тэмдгүүд илэрсэн ийм юмнаас сорьц авсан юм бол магадгүй тэгээд одоо лабораториор батлагтаад ирэхээр батлагдсан тохиолдол гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ одоо шинж тэмдгүүдийг бол бид эмчнэр маань их сайн мэдэх хэрэгтэй. Түүнээс гадна ард иргэд өөрсдөө бүр их сайн мэдэх хэрэгтэй. Яагаад гэвэл одоо энэ бүс нутагт халдварын бүртгэгдсэн голомттой газар аялаад яваад ирсэн хүмүүс нэгдүгээрт одоо нэг критерий нь болох нь шүү дээ. Тэнд аялсан хүмүүс. Хоёрдугаарт нь миний түрүүний хэлсэн шинж тэмдгүүд илэрх юм бол ард иргэд маань хамгийн түрүү одоо эмнэлгийн байгууллагад утсаар одоо мэдээлэл өгөх, аль болох өөрийгөө тусгаарлах, олон хүнтэй уулзахгүй байх энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Халдварын шинж тэмдэг илрэх хугацаа харьцангуй урт учраас иргэдэг аль болох халдвар бүртгэгдсэн улсууд руу зорчихгүй байх, хувийн ариун цэврийг сайжруулахыг зөвлөсөн юм а. Энэ халдварын одоо нууц үеийн хугацаа урт. 2-оос 21 хоног гэж байна. Тэгэхээр нууц үедээ магадгүй ороод ирэх эрсдэл бас байна да тийм ээ. Тэгэхээр нууц үе яг тэр нууц үеийнхээ үед өвчтөнд өөртөө шинж тэмдэг илэрхгүй. Өөрөө л бусад халдвар тарааханд бус халдваруудыг бол харьцангуй бага гэж байгаа юм. За энэ халдварын гол одоо дамждаг зам нь бол ерөөсөө хавьтлын замаар хүрэлцэх замаар өрөө. Хүнээс ялгарч байгаа бүх төрлийн шингэнээр бол вирус ялгарна. Тийм ээ. Шүүлс одоо цус үрийн шингэнээр бол бүр их ялгарна. Ялангуяа нас барсны дараа хүртэл үрийн шингэн вирус маань агуулгадж байгаа. Тэгэхээр маш хэрэгсэлтэй болж ирж байгаа юм. За эмнэлгийн багаж хэрэгсэл магадгүй одоо гэрээр одоо шиприз зүг дахиж хэрэглэх юм уу ийм тохиолдол бохирлогдсон зүг шипризнээс халдах тухайн одоо өвчтөе хүний хэрэглэж байсан эд зүйлсээс халдах ийм хэрэгсэл өндөр байгаа. Манай улсын зүгээс хилээр орж иж байгаа хүмүүсээс эрүүл мэндийн асуумж авч халууныг нь үзэн мө ямар зорилгоор манай улсад ирсэн тодорхойгүй иргэдийг буцааж байгаа маа. Бид бол хилээр орж ирж байгаа хүмүүстээр хяналтыг маш их сайн тавьж байна. Хилийн нэвтрэх цэгүүдээр бид нар одоо эрүүл мэндийн асуумжийг авч байна. Түүнээс гадна термокамераар халууныг хянаж байна. Тэгээд одоо дээрэс нь онцгийн шаардлагууд зорчиж яваа иргэдийг заримыг нь одоо буцааж байгаа шүү дээ. Нэрээрээс хэлж байгаа энэ хүмүүсийг одоо энд урилгахгүй тийм ээ. Очих газар нь тодорхойгүй юм хүмүүсээс орж ирж байна. Тэр хүмүүсийг бас буцааж байна. За түүнээс гадна манай хүмүүсээс онцгой анхаарахад хил дээр өөрөөр хэлбэл одоо өвчл өндөр бүртгэгдэж байгаа бүс нутгууд бас тэндээсээ хүнийг гадагшаа гаргахгүй хатал дээр бас онцгой анхаарч байгаа. Тийм учраас бас тэрний бид нар бас ойлгох хэрэгтэй. Тэгээ Африкаас ирээд байгаа болгол өвчтөе ирээд байгаа гэж бас ойлгож болохгүй нэ ш. Тэнд бас хяналт тавьж байгаа гэдэг. Ингээ улс орон даяараа хамгаалж байгаа. За